За бид бүхэн Улаанбаатар хотод малчтайгаа эрэхтэй 3 асуудлаар хандах ирсэн. Нэгдүгээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2014 оны шинжлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолын урагшаар за энэ Өмнөгов аймгийн 3 сумын хан хонгор хөрмөн намган гэсэн 3 сумын иргэдийн үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах хайр төрхөнд зөрчигдөж байна. Дээр нь одоо хойр ан амьтан ургамал сүйдэх аюул үрж байгаа учраас үндсэн аюулгүй байдлын зөвлөөс одоо ажлын хэсэг гарч орон нутагт нөхцөл байдлыг судлан үзэж одоо өнөөгийн засгийн газарт өмнөх одоо 2014 оны шинжлэлийн засгийн газрын тогтоолыг хүчингү олох талаар одоо зөвлөмж чиглэл өгөх энэ үүднээс бид үндсэн аюулгүй байдлын зөвлөлдөө одоо ингээ хандгаад ирж байна. За хоёр дахь асуудал нь болохоор бид засгийн газрын ерхий сайд одоо өнөөгийн ерхий сайдад 2014 оны шинжлэлийн засгийн газрын гаргасан бонд нэг тухай тогтоолыг хүчингү олох талаар хүсэлт гаргаж байгаа. Өнөөдөр манай улсад хүчин төлөвлөр мөрдөж байгаа хуулийн дагуу өмнөх хурлын тогтоолыг дараагийн урд хүчингү олгодог. Тийм учраас бид бүхэн одоо ерхий сайдад хамгийн түрүүнд засгийн газарт хандах ёстой. За 30 хоногийн дотор засгийн газраас бол мөн ажлын хэсэг гаргаж нөхцөл байдлыг газар дээр судалж үзээд шинжлэлийн засгийн газрын энэхүү тогтоолыг одоо хүчингү олох талаар одоо шийдэж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаамаа. За дараагийн нэг асуудал нь болохоор бид бүхэн хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагад хандж байна. Мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагад хандахаар ирсэн. За манай орн бол нэгдсэн үндэсний байгууллагт гишүүн болж одоо илснээр одоо дотооддоо улс орондоо иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдгээ. Гэтэл өнөөдөр одоо засгийн газраас хэрэг газрын дараагаас үнэхээр одоо тэр хүмүүс сэтгүүлчд үзүүлдэр үнэхээр энэ одоо засгийн газрын хэрэг газрын дараа нэмд орж байгаа гаргасан юм уу үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй ийм бичгийг сумын эрдийн төлөөлөгчдийн ордын төлөөлөгчд өмнөө бариад хууль зөрсөн тогтоол шийдвэрийг гаргаж одоо уудуурхай бишээ энэ зам тавихаар горилж юу энэ замын компанид гаргаж өгөөд байна. Тийм учраас бид бүх одоо нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр илсэн орны хувьд одоо дотооддоо хүний эрхийг зөрчсөн тогтоол шийдвэрийг шат чатны төрийн байгууллагууд улс төрийн албан тушаалтууд гаргаад байгаа учраас бид нэгдсэн үндэсний байгууллагад хандаж газар дээр нөхцөл байдлыг энэ сумдын иргэдийн үндсэн хуулиар орсон эрүүл аюулгүй орчинд амьдрах хайр төрх нь ноцтойгоор бодтор зөрчиж байгаа энэхүү асуудалд одоо анхаарал одоо тэр нөхцөл байдлыг газар дээр судалж өнөөгийн засгийн газарт одоо энэ зөвлөмж хөрвүүлээч гэсэн ийм хүслийг гаргаад ирсэн. За миний хувьд бол саяны тогтоол өгдөө энэ засгийн газрын хэрэг газрын дараа нэмд орж байгааг энэ тогтоолыг арайш гаргаагүй болов хин нэгэн одоо хүмүүс одоо үйлцэн өмнөөс нь үйлцэн байж магадгүй гэж бид бүхэн эхний ээлж нь хэрэг газрын дараа энийг нөгөн. За хэрвээ энэ маргаантай болж ирвэл одоо хуулийн хяналтын байгууллагад хандаж шүүхийн шилгээний албаар үнэхээр энэ сум орон нутгийн удирдлагын урдаа бариад хууль бас шийдвэр гаргаад байгаа юм одоо баталгаатай юм уу гэдгийг тодруулна хуулийн хяналтын байгууллагаар шинжээчийн дүгнэлтийг бол гаргуулах хүсэлтийг бол гаргахаар ирсэн. За өнөөдөр бол тухайлбал хан хонгор сумын эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг дарга газрын даамарна. За газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-ийн 6 дахь заалцыг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд иргэдийн оролцоог хангана гэсэн энэ газрын тухай хуулийг зөрчиж багийн иргэдийн нийтийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэхгүй санал авахгүйгээр шууд эрдийн төлөөлөгчдийн хурлаар асуудлыг оруулж ирж байна. Энэ нь өөрөө газрын тухай хуулийг зөрчснөөс гадна иргэдийн язгуур үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. За дараагийн асуудал нь хөрмөн сумын өнөөгийн эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга олон засаг дарга наруул за албан ёсны хов зарлаагүй хэлцэх асуудалд оруулаагүй асуудлыг шууд сан тураар шийдсэн мөн сумын эрдийн төлөөлөгчдийн хурлын алдар нэрийг ашиглаж дэмжсэн болгож гарын үсгийн зурж одоо ингээд замын компанид одоо тогтоол гаргаж өгөх асуудлыг хэлэлцсэн байгаа. За энэ орон нутгийн удирдлагуудыг бид нар энэ засгийн газрын хэрэг газрын дараас ирсэн бичиг одоо үнэхээр энэ бичиг мөн биш ээ гэж ирсэж байгаа нэг юм бол өнөөгийн хөрмөн сумын эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга анх хоёр гэдэг хүн бол 2019 онд багийн эрдийн нийтийн хурлаар багийн иргэдийн эрсийг бүрдүүлсэн гарын үсгийг багийн малчин иргэдийн алдар хүнд гарын үсгийг ашиглан өнөөгийн энэ одоо баунтер зам тавьж байгаа замын компанид тогтоол гаргаж өгсөн хууль бусаар энэ нь бол одоо үндсэн хуулиараа бас иргэдийн эрх ашиг хөндсөн төдийгүй хохироосон төдийгүй алдар хүндийг нь ашиглаж хит найг талыг барьж одоо томоохон энэ компанид үйлчилсэн ийм настай асуудал үүсэн. Энийг бол авилгатай тэмцэх газар одоо энд ирсэн иргэд гомд гаргасан боловч өнөөдрийн хүртэл арга хэмжээ аваагүй бөгөөд анхан шатны хурлын тогтоолыг хуурамчаар үзсэн анх хоёр гэдэг хүн бүр сумын эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга болоод дахиад өнөөдөр хууль бус тогтоолыг засгийн газрын хэрэг газрын дараа шахтаа дарамтлаад нэг бичгийг харуулад хууль бусаар нууцаар хэлсэн ийм асуудлууд үүсэж байна.
Тийм учраас бид хүн одоо нэгсэн үнсээ байгуулгад хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагт болон Үнсэн айлгын үйлдлийн зөвлөлд одоо хандахаар ингэж ирсэн байж байна.